Дэлхийн монголчуудын эмжээл радио 88.3 дэлгэн дээр сувгат харуулсан сонсож байгаа хэрхэм танд өглөөний мэндийг хүргэе. За Улаанбаатар хотод 7 цаг 12 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхуугийн Жинбатнар дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өглөөний мэнд Аргуна сайхан амарсан уу? Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Итгэл төгс хэрэглээ Voyage Drink and Win урамшуулалт хөтөлбөр хамтран ажиллана. За мөн A Bowl of Flower гэсэн урайтаагаар Black Thunder шоколад хамтран ажиллана. За Улаанбаатарт 7 цаг 13 минут болсон байна. Өнөөдөр 2025 оны 6 сарын 25-ны өдөр төхөж байна. За өнөөдөр бол он гараад 176 дахь өдөр болж байна. За он тусахад 189 хоног болсон байна. За хөрвүүлээд хэдүүлээд цаг агарын мэдээлэлээс сонирхъя. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 22 градусын дулаан гэсэн байх юм. Амар. Гадаа тийм амар халуун байгаа юм. 22 хүртэл халуун байна. Халуун өтөр шүү нэрээ. За тэгвэл өдөртөө 31 градус, шөнөдөө 18 градусын дулаан хонно. Өдөр бороо орох юм байна. За тэгвэл маргааш буюу Пүрэв гарагт өдөртөө 20, шөнөдөө 17 градус бороотой. Баасан гарагт өдөртөө 20, шөнөдөө 16 градус. Харин Бием гарагт өдөртөө 31, шөнөдөө 17 градус бол Ниам гарагт өдөртөө 28 градусын дулаан байх нь өдөртөө бороотой юм. Тэгэхээр өнөө маргааш хоёртой бороотой. Тэгээд 5 дахь өдөр өнжөө тагсаан бүтэн сайндаа бас бороотой харагдаж байна. Ер нь бол урьдчилсан мэдээлэлээр. За өнөөдөр 6 сарын 25-нд тэгэхээр өнөөдөр олон улсын далайчдын өдөр гэж тохиож байгаа юм байна. Далайчид. За тэгэхээр далайчид одоо нийт дэлхийн бараа таваарын 90% нь далайгаар дамжиж хүмүүст очдөг юм байна. За яг Монгол бол мэдээж хэрэг дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч хятадтай ойрхон байдаг болохоор бас төмөр замаар их нь орж ирж байгаа. Ер нь дэлхийд даяар харахад энэ ч одоо Амазоноос нэг юм захилаа гэхэд бид нар бас авчдаг болоод байна шүү дээ. Энэ нь бол ерөөсөө л далайчдын гавья гэж үздэг юм. Манайх өөртөө далайд гарцгүй болохоор далайн талаар айгүй байх мэддэг тийм. Далайн талаар гэтэл яг үүндээ дэлхийн эдийн засгийг бол ерөөсөө далайл авч явдаг гэж хэлж болно. За тэгсэн чинь далайч хийнэ гэдэг чинь ерөөсөө тийм амар ажил биш юм байна. Маш хэцүү ажил юм байна. Энэ амархан ажил гэж байд юм уу? Амархан ажил гэж яахгүй. Гэхдээ далайчдын ажил илүү онцгой хэцүү гэж хэлж болно. За хөөхөд 1978 онд далайчдын одоо конвенц гэж одоо болж исэн юм байна. За 6 сарын 25-нд болж исэн учраас энэ өдрөөс хойш далайчдын өдөр гэж тэмдэглэж яхаар болсон. За энийг нь олон улсын одоо энэ далайн байгууллага 2010 оноос хүлээн зөвшөөрөөд дэлхийн буюу олон улсын далайчдын өдрийг 6 сарын 25-нд одоо тэмдэглэж явахаар тогтсон юм байна. За тэгээд далайг бүгдээрээ төсөөлөл л доо. Ер нь хэр удаан нэг далайч хэр удаан далаад байдаг гэж бодож байна. Гэхдээ одоо хідэн сараараа явуулгүй дээ. Энд ч одоо нөгөө дээр үеийн зохиол мөхөл кинон дээр гардгаараа бол тэгэл амар л удаан явдаг шүү дээ. Хідэн сар жилээрээ явна. Заримдаа дунд нь ямар нэг юм болох юм бол төөрн, онгоцсон сүрэн тэгээ амиа алдна хэцүү шүү дээ. Ер нь л асуудалтай тий. За ийм юм байна. Одоогийн орчин үед ч гэсэн одоо далайчдтай гэрээ байгуулахдаа 6-аас 9 сараар гэрээ байгуулдаг юм байна. За ууг нь бол нэг аялал ч юм уу Америкаас одоо Аз руу ч юм уу иймэрхүү аяллууд жишээ нь нэг сар ч юм уу 2 сар төр болдог боловч нэгэнд гэрээ байгуулсан бол 6-аас 9 сарын хугацаанд гэртээ харихгүй тэгэл ерөөсө далаад байдаг юм байна. За далаад байна гэдэг сүүлд л одоо Starlink гараад интернетээ золгож байгаа болохоос саяыг хүртэл ер нь бол интернетчгүй гэрийнхэн тэгэж холбоо ярихгүй ингээд ерөөсө ганцаархнаа тийм хаягдсан юм шиг гэж яддаг. Тэгээд далай гэдэг чинь өөрөө маш олон улсын шин чанартай болохоор бүгдээрээ монголчуудаараа нэг газар байхгүй. Одоо яг тэнд бол ерөөсө түмэн улсаас одоо хүмүүс хурж далайчдын ажил хийждэг тийм ажил юм. Маш онцлог ажил гэж хэлж болно. За дэлхийн маш онцгой ажлуудын нэг. За тэгээд тэнд нь одоо жишээ нь ихэнх далайчдыг дэлхийн ихэнх далайч 4 хүн тутмын нэг нь Филиппин хүн байт юм байна. Филиппинчууд далайчдыг одоо дэлхийн одоо энэ далайчдыг хангадаг газар гэж хэлж болно. За ингээд ер нь бол энэ тэндээс одоо нэг хүлэг дээр л дунджаар 10 улсаас ирсэн хүмүүс ингээд нэгддгээ уулздаг гэж байгаа. Тэг яаж ойлголцдог юм бэ? Өөр. Гэхдээ хамгийн гол нь далайчдын ерөөсө хамгийн гол хэцүү яагаад юм хэцүү байдаг нь ерөөсөл маш их ганцаарддаг ажил. Маш ганцаарддаг. Тийм шүү дээ. Угаасаа эргэн тойрон л усаа харж өдөө яах вэ? Өглөө бас гараал ерөөсөө ус өдрөх хийлгийц гаргүй ус тэгэл ярих ч юм байхгүй, ойр дотны ч юм байхгүй хөрхөд тэгэл юул бичдэг байх та. Захиа махаал бичдэг байх. Тэгээд ойр дотныхонтой гэрийнхэндээ холбогдох боломжгүй. За ингээд ойр хавийн хүмүүстэй найзлах ихээр гадны улсууд байгаа гэдэг. Тэг их тийм ганцаарддаг тийм ажлын гинэ. Хэл сурах уг нь бол гой боломж ч юм уу. За хэл сурах бас боломжтой. За тэгээд далайчд бол юуны төрөнд бас их эрсдэл хүлээдэг улсууд гэж хэлж болно. За одоо жишээ нь одоо хүртэл далайн дээрэмжид гэж байгаа.
далайн дээрэмжтэй таарсан тохиолдол бол маш олон байдаг юм байна. Одоо саяг хүртэл Сомали дээр амар байсан. далайн дээрэмчд байдаг. Тэгээд нэг хүн бол одоо дунджаар баригдвал 90 хоног барьцаанд тэгэл $1 сая, $4 сая гэл нөө дээрэмжид нь шаардал. Тэрийг шийдэж өгөхгүй гэл бөө юм хүлээж авах оронд энд одоо онгоцон дээрээс нь далаачл зовд юм байна. Тэгэд нэг түүх байна. Далаач бөө зовж 110 өдөр далайн дээрэмжид баригдчаад тэгээ буцаал далаачтай ажиллаж хийсэн. Яагаад ч өөр мөнгө олох боломж авахгүй. Өрөвдөлтөө юм тий. Өрөвдөлтөө бас нэг тийм ажилладаг. За далаачид бас яаж хохирдог шалтгаан жишээ бол одоо ковидын үеэр юм байна. Ковидын үеэр 400 мянган далаачид одоо энэ чинь ингээд карантинчлаа штэ. Энэ тэнд хотод очиж бууж болохгүй. Баа энэ тэндээс улсуудаас ирсэн хүмүүс болохоор орохгүй. Бүүн хардлага тэр чинь тийм асуудалтай болохоор 400 мянган далаачид ковидын одоо юуны карантины үеэр тэр чигээр далаадал бичсэн юм билээ. Тэрийг бид нар мэддгүй юм байна. За тийм учраас одоо далаачд бол амархан сэтгэл санааны хямралд орох, за тэгээд сэтгэл зүйн асуудалд бол их өртөмтгий байдаг ийм хүмүүс юм байна. За тэгээд эднүсийн одоо хийдэг гавьяагийн, эр зэргийн, төвчээрийг үнэлж нэг удаа өдөртөө та нар ингээд далаачдын тухай ярьж ажээ. Ингээд ийм бидний одоо эд хэрглэж байгаа өдийн эдийн засгийн одоо хангалуун байгаагийн гавьяал бас далаачтай шууд холбоотой шүү гэдэг энэ өдрийг тэмдэглэдэг болж байгаа юм байна. Бид нар нэрээрээс анзаардгүй юм байна. Тий далайн ус далаад гарцгүй орон болохоор ч тийм юм. Тийм. Тэрөөсөө сайн анзаарч юу яадгүй юм шүү дээ. Тэр ковидын үеэр 400 мянган хүн далаад гацсан гэсэн чинь нэрнгээсээ нэг тийм жоохон өрөвдөх сэтгэл аяг төрж байна. Харин тийм. За даваас өрөнд тоож харгал ингэсэн биш. Далаачд бол баатарлаг хүмүүс байдаг гэсэн байна. Гэхдээ би бас мэддэггүй сэтгэж далаачд ч бас одоо хүртэл маш чухал эдийн засгийн одоо судсыг гэх юм уу дэлхийн эдийн засгийн судсыг ингээд явуулж идэг, эргүүлж идэг хүмүүс чинь далаачд юм бэлээ. СБ багийнх ингэж штэ өглөөний мэнд 3 гэснээс гадаа яг одоо 23 градус зааж ин гэж байна. За Монгол далаачд байдаг байхаа те. Байж л таараа. Би бол байгаа гэж бодож байна. Байгаа. Тэгтээ сонирхолтой юм те. Тийм хүнтэй ярилцаад тийм хүмүүс байдаг бол өнөөдөр баярын мэнд төргий. За, хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад дараагийн болон руу оръё. Итгэл төгс хэрэглээ Voyage Drink and Wine урамшуулалт хөтөлбөр хамтран ажиллаж байна. За, Voyage брендийн аль ч төрлийн савлгаатай цэвэр ус шүлтлэг уснаас за 10,000 төгрөг ба түүнээс дэш худалдан авалт хийсэн бол за энэ худалдан авсан одоо баримт гэж байгаа шүү дээ. Баримтыг нь та зүгээр л Facebook Voyage-ийн Facebook хуудсан дээр за нэг постнд ороо. Тэр постнд дор зургийг нь оруулаад тэгэл та шууд энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой. За тэгэхээр Voyage Mongolia гэдэг пэйж байгаа. За тэрэн дээр нь Drink and Wine гэдэг одоо пост байгаа шүү. Урамшилт хөтөлбөр зарласан тухай. За энэ постны доор нь та комент хэсэгт зүгээр л одоо 10,000 төгрөгөөс дээш бараа бүтээгдэхүүн худалдан авалтын баримтаа оруулаад та шууд урамшилт хөтөлбөрт хамрагдлаа л гэсэн үг. Одоо нөгөө бид нар 100 болсон хөдөө хатаа явахдаа усыг ингээл нэг хропропор нь авал явдаг штэ. Тэгээ тэр тохиолдолд болно гэсэн үг. Тэгээ дээрээс нь лагер гарах чагаа бол нөгөө 5 литрийн савлгаатай уснууд ч юм байгаа штэ. Тэд нар ч бас ингээд яг энэ урамшуултаа хамрагдаад явчихна. За тэгэхээр энэ урамшуулалт оролцсон хүмүүс яг юу хожих юм бэ гэхээр за 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлээд 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэнэ гэсэн байгаа. Тэгээ энэ хугацаанд нийт 11 хэрэглэгч олон сонирхолтой бэлгүүдийн эзэн болох юм байна. За жишээлбэл телевиз 2 шиг хүн хожин, ухаалаг утас 1 шиг хүн, ундаг дугуй 2 шиг хүн, сая төгрөгийн мөнгөн шагналыг 4 хүн, за мөн Voyage бүтээгдэхүүний 1 жилийн хэрэглээний эрхийг 2 шиг хүн жишээлбэл хожих боломжтой. Voyage-ийн 1 жилийн хэрэглээний эрх гэхээр бүр үнэхээр гой санагдаж байна. За тэгэхээр хөтөлбөрийн туршид нийтдээ 11 азтанд тодруулаад тэгээд 6 сарын 15, 6 сарын 30 болон 7 сарын 10-ны өдрүүдэд тодруулах юм байлээ. Эхний хүмүүс бол тодорцсон байна. Одоо дараагийн азтнууд тодорхойд 5 хоног үлдсэн байна. За ер нь тийш аялахдаа одоо 100 цагийн сайхан дэлгэр цагт бол ийш тийш Voyage-ыг манайх бол Voyage л дандаа авдаг. За тэгээд нэг одоо юу авахад л пач гэж ярьдаг да. Авахад л одоо баг 10,000 хангачих юм байна шүү дээ. Тэгэхээр тэрийгээ гол нь та бүхэн угаасаа авж байгаах авсан бол одоо нөгөө баримтыг оруулж байгаа бити мартаарай. Тэгээд аздан болох боломжтой юм байна. За тэгэлгүй яах вэ? Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 тэгдэрөв 55 55 гэсэн дугаараас авна. 77 тэгдэрөв 55 55. MJ Laco CG min гэсэн вебсайтад хандаж болно. За ер нь Facebook-ээс Voyage Mongolia гэд хайх юм бол аль биесны хуудас гарч ирээд бид нэр энэ Voyage Mongolia гэсэн хуудасныхаа постндор л түрүүнийхаа тэр баримтынхаа зургийг үлдээх юм шүү. За хаанаас л бол хаанаас судалдаж авна? Юусэн хаасаа болж байгаа да. Тийм. Итгэл төгс хэрэглээ Voyage Drink and Wine буюу уугаад хож гэсэн урамшуулт хөтөлбөр хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа.
За энд ингэсэн ба штэ. Би далаачдыг мина далаачдаг одоо хүртэл байдаг гэдэгт итгэдэггүй штэ гэнэ. Өдий том болчоод яагаад итгэдэггүй юм бэ гэж энд минь эмтийгдсэн байна. За ингэж штэ SB багийн номхон далайд Японы нэрийг нь мартчихдаг хөлөг онгоцон дээр миний мэдих дунд тушаалын офицер залуу далавчнаас ажилладаг гинэ. Далайч нар ажилладаг гэсэн баха. Би тэгж ойлгуулаа. Магадгүй тий. За дараагийн бол руу оръё. За тэгээ. За өнөөдөр түүхэн төрсэн алдартай хүн хэнийг ярих гэж гэхээр Жорж Оруэллыг ярих гэж байна. Оо. За бид нар Антони Ферм гэдэг номоор нь мэднэ. Эсвэл 1984 гэдэг оноор нь энэ роман оноор нь гинэ 1984 гэдэг романуудаар нь маш сайн мэддэг. Английн зохиолч нийтлэлч. За аргын хоёр номны ядаж айлыг нь уншижсэн үү? Бүтэн уншаагүй. Гэхдээ баг уншсан юм шиг л хин тэндээс нь ярьсан юм шиг санагдлаа тий. Би Антони Фермийг уншиж байгаа дундаас нь орхисон. Харин 1984 үл яг бүтэн уншиж дуусгасан. Манай хүүгүүд чинь Жорж Оруэллийн фэн штэ. Хоёулаа номнууд их уншдаг. За тэгэхээр 1984 гэдэг номонд яг юу гардаг талаар би ингээд нэг товчхон хэлээ л да. Энийг нөгөө нэг спойлер доод ч юм уу номыг бүтэн ярьсан гэж битгий ойлгоорой. Та бүхэн унших юм бол мэдээж энэ номноос үнэхээр гой зүйлүүдийг олж харах болно. Би зүгээр утга санааг нь ерөөхдөө нь яриад өгье. За 1984 гэдэг бол энэ зохиолын үйл явдал өрнөж байгаа 1984 оны нэрээр нэрлэгдсэн ном баггүй. Тэгээ дэлхийн улс орнууд Далайн гүрэн, Дорнод Азийн гүрэн, Евро Азийн гүрэн гэдэг ингээд 3 хуваагдсан. Хоорондоо байнгын дайн тулаантай байдаг ийм цаг үе баггүй. За Далайн гүрэн нь нэг намын засаглалтай дарангуулын системтэй. Тэгээд энэ улсын удирдагчийг Big Brother буюу том ах гэж нэрлэдэг. За тэгээд энэ зохиолын гол дүр бол Уинстон Смит гэдэг намын доод албан тушаалтан залуу. За энэ улсад хаашаа л харна том ах таныг ажиглаж байна гэсэн юм бичиг хатаастай байдаг. Өөрөөр хэлбэл энэ дарангуул тогтцсон учраас ард иргэдийнхаа бодлыг нь хяндаг гэсэн үг. Тэгээд ингээ бүр юм айц хүнстэй байлгадаг. За ард иргэдийн үг үйлдэлийг нь цаг ямагт хянана. Гэр орон, гудамж талбай, булан дохой бүрд хяналтын камер байрлуулсан байдаг. За хинч намын бодлогыг эсэргүүцэх ирэхгүй. Тэгээд нэг л с жигтэй үйлдэл үг ажиглагдах юм бол тэр хүн хатуу цээрлэл хүлээдэг. За хин чин системийг одоо ингэ сүүл рүүгээ биш дээ бүгдээр ингэ эвлэрээд хин чин системийг зөв хэсгийг нь бодож үзэхгүй бид нар юу ингэж амьдрах нь зөв юм уу гэж ерөөсөө хүмүүсийн толгойд бодогдохоо болцсон байгаа байхгүй. Ерөөсөө тэрэндээ дасчих нь шүү дээ. Тэгээ ийм л байх ёстой юм шигээр тэр хүмүүс ингэ тэр улс иргэд ингэ амьдраад яваад байгаа байхгүй. За энэ улс хид хидэн яамтай. За том ах удирдаг гэсэн шүү дээ тий. Гол дүрийн Уинстон Смит гэдэг залуу болохоор үнний яамд ажилладаг байхгүй юу? За тэр яам нь болохоор дэлхийн түүхийг өөрчилж бүгдийг нь том ахын нэрэн дээр бичдэг. Одоо ийм дэлхийн түүхийг гуйвалдаг ажил хийдэг гэсэн үг. Одоо жишээлбэл онгоцыг том ах зохиосон. Тэр анхны нислэгээрээ 16 минут агаар тогтоож цааштай энэ үзүүлэлт өссөн гэх мэтэр толь бичгүүдэд түүний том ахынхаа нэрийг оруулж дэлхийн түүхийг гуйвалдаг. Зарим хүмүүс шууд санагдчихна. Ийм ажил хийдэг үнний яам заяа. Тэгээд энэ гол дүрийн залуу үнний яамд ажилладаг байхгүй юу? Уг нь бол худлын яам юм байна шүү дээ. Үнний яам гэд нэрлэсэн. Үнний яам гэд нэрлэсэн. Гой нэр өгчжээ. За үнний яамаас гадна дайныг санхүүжүүлдэг инх тайвны яам гэж байна. За. Тэгээд эдийн засгийн хомсдол үүсгдэг элбэг дэлбэг нөөцийн яам гэж байна. Дандаа эсэргээр нэрлэж. Тийм бахаз мөн намын зэвүүцэм ажлыг гүйцэтгэдэг хамгийн айц төрөлм хайрын яам гэж байдаг. Дандаа эсрэгээр нэрлсэн бахаз. Яасан гой чамин нэртэй юм бэ? Тэгээд ард иргэдийг нөгөө нэгтгэхийн тулд маш хатуу хяналтанд ор мэдээж байлгана. За тэгээд бүр бодлын цагдаа гэдэг нэртэй юм ажилчид байдаг. За энэ хүмүүс юу хийдгүү гэхээр иргэдийн юу бодож байгаа, юу хийж байгааг цаг бүр тандаж судалдаг. Жохон с ิจ гтэй хүн байх юм бол тэр бодлын цагдаа нар тэр хүмүүсийг дагаж яваад эсвэл найзархаад эсвэл ингээд яагаад ч юм дэ ингээд өөртөө татанд байлгаж байгаад ч юм уу те яг юу бодож ин яаж нээж ин гэдгийг тандаж судалдаг. Бодлын цагдаа гэж байгаа. За Уинстоныг хүртэл тагнадаг. Уинстон ч уг нь бол намын доод албан тушаалтан шүү дээ. Тэгсэн мөртлөө тагнадаг. За харин манай энэ Уинстон гэдэг залуу болохоор ийм нийгмийг хүлээн зөвшөөрч чадахгүй, дотоодоо маш их тэмцэлтэй ийм дүр байхгүй юу? Гаднаа намын ажилтан гэдэг ингээ өдөр тутамдаа ажил хийгээд явж байгаа юм шиг мөртлөнгөөсөө дотоодоо бид нар яагаад ингэж амьдрах ёстой гэж бид нар яагаад өөрсдийнхөө үг үйлдэлийг хүртэл ингээ чөлөөтэй илэрхийлж болохгүй байгаа юм бэ? Бид нар дургу гэдгээ яагаад илэрхийлж болохгүй байгаа юм бэ гэж дотроо тэмцэлдэг дүр байхгүй юу? За ингэж яваад Жюли гэдэг эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоо үүсгээд тэгээд ижил бодолтой байхгүй энэ хоёр ерөөхдөө энэ нөгөө нэг дарангуулын системийг хоёулаа юу яадаг эсэргүүцдэг. Тэгээд ийм ижил бүзэл бодолтой учраас намын хяналтаас гадуур энэ хоёр уулздаг болсон байгаа. За. Тэгээ Жюлигаас гадна О'Брайен гэдэг хүнтэй дотн нөхөрлөдөг байхгүй юу? О'Брайентэй ингээ захиа бичээд тэр О'Брайен гэдэг хүн яадгүй гэхлээр нөгөө намыг авч хайхын төлөө ажилдаг нууцлаг домогт ахан дүүсийн холбооны гишүүн гэж өөрийгөө танилцуулаад
Тэгээд энэ бүлгэмдээ манай гол дүрийн үнснийг илсүүлнэ гэж хэлээд өөрөөр хэлбэл энэ хэд одоо нэг дарангуулын эсрэг нэг юм ахан дүүсийн холбоо байна. Чи манай холбоонд илсээ гэд энэ Опрен гэдэг хүн үнснийг чирж байгаа байхгүй юу? За тэгээд тэр үнснийг намын эсрэг бодлого гаргах гэж байгааг илчлэхээр ахан дүүсийн холбооны гишүүн гэж дүрсгээд үнэндээ түүнийг тагнуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Опрен тагнуулж идэг. Бодлын цагтаа байдаг. Тэгээд нэг Уинстон Жюли хоёрыг чинь хайрын яамд тушаачж байгаа байхгүй. Энэ хоёр бол урвагч аа. Энэ хоёр бол ийм эсэргүүн боддгоо гэд. Тэгээд тэр яамд энэ хоёрыг ирүүдэн шүүн тэгээд Опрен түүнийг хитэн сарын турш тамлаж тархийг нь угааж байгаа байхгүй. За тэгээд Уинстон эсэргүүл үзүүлсээр байсан байхгүй. Уг нь бол ингээд за том ах ингэдэг тэгдэг гэл ингээл амар их дарамтлаа сүүл рүүгээ бүр тамлаад ингээл бодлыг нь өөрчлөх гээд дээ шүү дээ. Тэр үнийг бүр ингээд нийгмийн нэг юм эрэг шураг өөрсдийнхөө нэг юм боол олох гээд тэгээд маш олон сарын турш ингээд эсэргүүцэл үзүүлсээр байсан учраас намыг эсэргүүцсэн хин бүхнийг сүүлчийн зогсоол болох 101-р өрөө гэж нэг амар өрөө байдаг. Түүнийг тамалдаг өрөө энэ өрөөр явуулсан. За тэгээд голдрын Уинстон харахнаас айгүй хайд юм байна л да. Хүнийг юунаас айдгаас нь хамаарч тэр 101 гэдэг өрөөнд яг айдсаар нь дарангуулдаг. Яг айцтай юмыг нөх үзүүлэх нь шүү дээ тий. Тэгээд 101-р өрөөрөө оруулангуудаа Уинстоныг яадгүй гэхээр харахнаас айдаг учраас амар олон юм хувин дүрэн том харах авчирж хагаад би энэ харахнуудаар чиний нүрийг идүүлнэ гэж айлгадаг байхгүй. Тэгээд нөгөө нэг хүн чинь яг цагаа тулаад айгаад ирэхээрээ бүр айцсийнхаа өмнө хинч биш болт юм байна. Тэгээд Уинстон өөрөө ирэхгүй Жулиаг ингэж шийтгэлтэй гэд ингээд хэлдэг байхгүй юу? Нөгөө нэг хайртай үнэ штэ. Жулиаг ингэж шийтгээ намайг биш. Өөрөөр хэлбэл тэр урвагчаа гэд нөгөө нэг хайртай хүүхнээ хэлчихэж байгаа байхгүй юу? За тэгээд энэ зохиолын хамгийн эмгэнэлтэй туйл нь яг хаана ингээд тэгэхээр нөгөө нэг өөрийн айцаасаа болоод хайртай хүнээ гаргуунд нь гаргаж байгаа энэ үйлдэл бол хамгийн эмгэнэлтэй хэсэг нь гэж хэлж болно. Тэгээд яг ингээд хэлэнгүүт нөгөө Опраны санаа амарч байгаа байхгүй юу? Уинстон Жюли хоёрыг судлах ч гэсэндээ тэд дараа нь ингээд судалсан. Уг нь судлаад явуулсан байхгүй юу? За ер нь бол Уинстоныг ингээд бид нар номогдчихлоо. Ер нь бол ингээд айцаар нь энэ хүнийг одоо бид нар өөрсдийнхөө хэрэгшээлд бүрэн оруулчлаа гэж үзээд хоёул ингээд судлаад явуулцдаг. За Жюлиг ч гэсэндээ тамалсан байдаг. Тэгээд энэ хоёр ингээд гудамжинд ингээд сүулт нь сулгасныхаа дараа таарлаж байгаа байхгүй юу? Жулия Уинстон хоёр. Тэгээд би биэндээ тэгж амар хайртай байсан хүмүүс гудамжинд таарлахдаа би бинийгээ ингээд матцсан тэр нийгмийн эрэг шураг болцсон учраас хин хинтэйгээ харс тулгарч чаддгүй. Тэгээ хин хинтэйгээ тагдуугүй. Тийм, танихгүй хүн шиг зүрдэг. Тэгэхээр энэ үйлдэлээр Жорж Орвел юу илэрхийлэх зорьсон бэ гэхээр хүн ер нь айцаасаа болоод тэгээ дээрэс нь юм дарангуулаас болоод дарангуултай нийгэмд хүний тэр дотоод сэтгэл за мөн хайр сэтгэл ерөөс юу ч биш болж хувирдсан байна гэдгийг яг энэ дээр харуулах зорьсон байх гэж боддог. Энэ бас зохиолын амар хэцүү хэсэг нь. За тэгээ ер нь бол том ахын дарангуулдаар Уинстон өөрийн үзэл бодлоо гээсэн. Тэгээд энэ нийгэмдээ уусаад дарангуулагч нийгмийн нэгэн хэсэг болж байгаагаар энэ зохиол төгсгөл дөө. За тэгээд ер нь амтны фермент жисэн юун жисэн 1984 жисэн манайхан айгүй ихсэн уншсан хоёр зохиол нь бол энэ ах. Тэгээд яг ийм нөгөө нийгмийн болохгүй байр байдлыг шүүмжилж гаргаснараа Жорж Орвел маш алдартай. За хоёул дэмжээ ажиллагчаа танилцуулчаад тэгээд цаашаа үргэлжлүүлье. За тэгээ. За дэмжээ ажиллагчаар Ара комплекс дэмжээ ажиллаж байгаа. Ара фестивал 2025 3 дахь жилдээ цар хүрээгээ улам тэлж дэлхийн аварга шалгууруулах тэмцээн олон улсын нэртэй уран бүтээлчид Монголын бүх үеийн одод үндэсний өв соёлын гайхамшиг нийтгсэн цогц арга хэмжээ болж Ара комплекс Аранга аймагт 2025 оны 6 сарын 24-өөс 8 дугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагдах юм байна. За Ара фестивал 2025 наадмын гол зорилго бол Монголын язгуур өв соёлоос эхлээд орчин үеийн урлагийн бүхий л төрлийг дэмжин дэлхийн хэмжээнд таниулах. За тэр дундаа Үзэсгэлэнт Аранга нутгаа аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх явдалаа. За бид энэ жил зөвхөн хөгжмийн наадам гэхээс илүүтэй гэр бүл найз нөхдөөрөө ирж оролцсон мартагдшгүй дурсамж бүтээх цогц орчныг бүрдүүлэхээр зорьсон байна. Тэд бүтцээ улам сайжруулж болгосон хариун цэврийн байгууламж, нарны эрчим хүчний их усүр, метр өндөртэй хамгийн том гулсуур, ханан давралт 15 метрийн өндрөөс зиплайнаар гулгах болон олон улсын стандартын богино зайны морин тариулгын үйл ажиллагааг явуулж байгаа юм байна. За Ара фестивал 2025 7-8 дугаар сарыг дамнан үргэлжлэнэ. Тэгээд 7 хоног бүр өөр төрлийн арга хэмжээгээр дүүрэн байх юм. Майханд аялагчдад зориулсан тусгай бүсүүд, аялын шин шийдэл болох унтлагын капсулуудыг анх удаа нэвтрүүлж байгаагаараа маш онцлог юм аа. Ара фестивал дэмжиж ажиллаа, баярлалаа. Баярлалаа. За зохиолын хувьд бол нэг юм байдаг. Тэгэхээр энэ зохиолыг бичсэн гайхалтай хүний төрс өдөр болж байгаа. Өөрөө яг ямар
намтартай, ямар амьдралыг туулсан хүн юм бэ гэдгийг хэдүүлээ сонирхол л доо. За аав нь Ричард Блэйр гэж хүн байсан. Энэ хүн юу хийдэг байсан гэхээр энэ этгийг Британийн колони байсан шүү дээ, тий. Тэгээд энэ үед нөгөө захиргааны опиум буюу хар тамхи тариалалт худалдааг эрхэлдэг газар ажилладаг байсан. Өөрөөр хэлбэл хар тамхины амиалах газар ажилладаг байсан гэсэн үг аав. За энэ үед буюу 1903 оны 6 дугаар сарын 25-ны өдөр энэтхийн Бенгалд Жорж Орвел төрсөн. За жинхэнэ нэр нь бол Эрик Артур Блэйр гэж нэрлэдэг. За тэгээд энэ хэлэгдэхэд хэцүү байсан учраас сүүлд нь зохиолч болонгуудаа нэрээ Жорж Орвел болгож өөрчилсөн гэдэг юм билээ. За харин ээж Айдан Орвелыг 1 настай байхад нь Англи руу хүүгээ дагуулад Англи руу буцсан. Тэгээд 1907 он хүртэл аавтайгаа өрөөсөө уулзаагүй байсан. Аав нь тэндээ үлдсэн гэсэн үг. За ингээд өөрийн эгч болох Маржори охин дүү Аврил нэртэйгээ хамт өсөж төрсөн. За сургуулаа төгсөнгүүтээ 1922 онд Англиг орхиод Бирмийн цагдаагийн газарт ажилд орсон. Бирмд очиж. За тэгээд одоогийн Мянмар тий. Тий, энд 5 жил ажилласан байгаа байхгүй юу? Тэгээд энэ үед юу байсан гэхээр тухайн ажиллаж байсан орчин маш их колоничлолтой байсан. Тэгээ колоничлолын шудраг бус байдлыг хараад ард иргэдийн зовлон өөрийн нүдээр хараад өөрийнхөө хийж байгаа ажлыг бүр ингээд жигсэж, зэвүүцээд ерөөсөө эндээс явахын төс олсон гэдэг. За ингээд 1927 онд ажлаасаа чөлөө аваад Англид ирээд байхдаа очингуудаа ажлаас гарах өргөдлөө шууд Англиас Бирм рүү явуулаад тэгээд Бирм рүү дахиж хизээж юусэн амьдралдаа яваагүй гэдэг. Тэгээ магадгүй энд харсан дүр зураг нь түүний ирээдүйд сайн зохиол бичих гол суурь болсон ч гэж хүмүүс үздэг. За 1928-аас 29 онд аяг тав угаадаг ажил хийж амь зулгаа юу яадаг байсан бэлээ. Залгуулдаг байсан бэлээ. Тэгээ яг энэ хугацаанд ингэж нөгөө аяг тав угаах хажуугаар зохиолоо бичдэг байсан. Тэгээ Парист амьдардаг байсан. Тэгээ ер нь бол Лондон орчмоор айгүй их тэндэг байсан гинэ. Ганцаараа ингээл юм бодоод халахаал идэг. Тэгээд тэр тухайга эмгэгтгэж бичээд 1933 онд анхны бүтээл болох Парис Лондонгоор бядан явсан тэмдэглэл гэдэг ийм тэмдэглэлээ хэвлүүлсэн. За 1936 онд Айлин О'Шанасси гэдэг ийм нэртэй сэтгэл судлаач, яруу найрагч эмэгтэйтэй гэрэлсэн. За энэ хоёр бол хоёулаа урлагийн хүмүүс, хоёулаа бичдэг төрлийн хүмүүс, бичгийн хүмүүс. Тийм учраас айгүй хурдан татнсан би бинийгээ сайн ойлгосон гэдэг. Тэгээ удалгүй эхнэрийнхээ хамтаар иргэний дай хэлсэн Испанд сурвалжлагчаар очсон юм билээ. За тэгсэн чинь 1937 оны 1 сараас Франциско Франкогийн фашист дэглэмийн эсрэг тэмцэж байгаа Арагоны фронтын байлдагч болсон. За тэгээ ингэж байлдаж явахдаа бүр байлдахтай тэрэгэн фронтод байлдаж байсан. Тэгээ ингэж байлдаж явахдаа хүзүүндээ шарх аваад Барселонд эмчлүүлж яагаад тэгээд Франц руу буцсан гэдэг ийм төвхт юм билээ. За 1938 онд Испани иргэний дайны тухай тэмдэглэлдээ Каталоны Махтуу нэрээр хэвлүүлсэн. Тэгээд энэ нөгөө амьд байх хугацаанд 900 ширхгийг л зарч чадсан буюу ер нь бол алдарт гарч эхэлж исэн. Гэхдээ одоогийн шиг ийм лаг өөрөө сайн зохиолж болсон гэдгийг үзэж чадаагүй нас орсон ийм хүн. За гэр бүлийн тухайд бол 1944 онд хос Ричард Блэйр нэртэй ийм хүүг өргөж авсан. Аавынхаа нэртэй адилхан хүүг өргөж авсан. Энэ хоёр хүүхэдтэй болоогүй юм билэ. Харамсалтайгаар 45 онд эхнэр нь мэс заслын үеэр мэс заслын хүндрэлээ даахгүй тэгээ нас орсон. Тэгээ ер нь бол сэтгэл санааны хувьд айгүй хэцүү байдаг гэсэн. Эхнэр нь нөгөө сэтгэл судлаач гэсэн шүү дээ, тийм учраас хажууд нь зохиол бүтээлээ бичээд энэ хүн чинь нөгөө юм нийгмийн асар их дарамтыг, дарангуулыг, хэцүү зүйлийг бичиж байгаа учраас эндээс айгүй стресс авт юм байна л та. Тэгээ эхнэр нь энийг нь айгүй сайн ойлгож тусалж ингэж байдаг байсан учраас энэ хоёрын хамт амьдрал айгүй гоё доктортай сайн сайхан байж агаад эхнэр нь нас орчингууд маш их уу гашууд авцсан гэдэг. Өөрийг нь ойлгох хүн байхгүй юм шиг санагдаад айгүй хэцүү байсан гэдэг. За тэгээд шүүмж өгүүлбүүд нь алдаршиж байсан тэр үедээ дэлхийн 2 дугаар дайнд эхлэмэгц айрамд алба байхыг хүссэн. Тэгсэн чинь түүнийг ерөөсөө айрамд аваагүй. Ингээд иргэдийн өөрийгөө хамгаалах хүчинд ажиллаж агаад 1941 онд BBC радиогийн дорн дахны хэлтсийн энэтхэгийн албанд очиж ажиллаад зүүн өмнөд Азад зориулсан нэвтрүүлгүүд бэлдэх ийм ажилтаа болсон юм билээ. За тэгээд худалд авсан нийгмийг шүүмжлэх нь зохиолчийн үүрэг гэж үздэг ийм хүн байсан. Тэгэхээр энэ тэнд ажиллаад улс орон болгонд очиж яагаад ажиллаад тэр хугацаанд нийгэмд яг ямар зүйл шудраг буш санагдаж ин тэр болгоныг зохиол бүтээлдээ шингээдэг байсан гэсэн. За харамсалтай нь 1938 онд сүрийн өвчин туссан. Тэгээ өвчнөд тэмцэж явах хугацаанд 1984 гэдэг зохиолоо бичиж хэвлүүлсэн. Тэгээд
Ер нь бол сүрийн өвчин туссан гэдгийг мэдчихсэн бүртлэнгөөсөө өөрөө эмчилгээ хийхээс зайлсхийсэн. Нөгөө түрүүн сэтгэл санааны айгүй хүнд хэцүү байдал байсан гэсэн шүү дээ, тий. Энэ нь юугаар илэрдэг вэ гэхээр тэр ерөөсөө л ганцаараа байхыг илүүд үздэг байсан. Тэгээ хүүтэн чигтэй газарт амьдрах дуртай байсан байгаа байхгүй. Ерөөсөө л ганцаараа ингээд нэг юм бүгээд амьдрдаг. Тэгэнгүүт энд яаж юм гэхээр сүрья гэдэг өвчин чинь хүүтэн чигтэй газар улам ихтэй амжирдаг. Тэгээд өвчтөө эмчлүүлэхээс зайлсхийж байгаа учраас түүний сүрьяг нь маш хурданд орцоор агаад тэгээд юу яасан юм бэлээ? Богино хугацаанд нас урсан гэдэг. Тэгээ нас урахаас хэдхэн сарын өмнө Sonia Bourneville гэдэг юм утга зохиолын редактор бүсгүүтэй бас гэрэлсэн байгаа. Гэхдээ энийг болохоор хүмүүс хайр дурлалын гэрлэлт гэхээсээ илүү зөвхөн бие бинийгээ дэмжсэн ийм нөгөө бичгийн хүмүүсийн хүндэтгэл байсан гэж бас үзэх талтай байдаг. Яагаад гэхээр бие амар муу дортцсон хэвтэрт байгаа ийм нөхөртэй олчихно гэж юу хүн бодохгүй шүү дээ. Гэхдээ тухайн үедээ хүлээн шүрэгдсэн сайн ийм зохиолч байсан учраас зохиол бүтээлүүдийг нь цааш нь гаргачи би редакторлчи гэдэг ийм бие бинийгээ хүндэтгсэн үднээс энэ хоёр гэрэлсэн болов уу гэж хардаг гэсэн. За ингээд Соняг 1984 зохиолын Жулиагийн дүр болсон гэж хүмүүс ярьдсан билээ. Ер нь гадаад үзмжийн хувьд ч гэсэндээ зам байдлын хувьд ч гэсэндээ нэлийн ийм төстэй характертай гэж ярьдаг. За ингээд удалгүй 1950 оны 1-р сарын 21-нд Лондон хотноо 46 наснда сүрийн өвчнөөр нас нөхсөн Жорж Орвел маань онцлог ишлүүд нь ямар алдартай ишлүүд вэ гэхээр бүгд худлаа ярьж байгаа үед үннийг хэлэх нь хувьсгалт үйлдэл болдгоо гэж нэг алдартай үг хэлсэн байдаг. Бүгдээрээ л худлаа яриад байна. Гэтэл энэ донд үннийг хэлсэн ганцхан хүн байх юм бол тэр нь хувьсгал хийж байгаа юм шиг санагддаг. Ийм мэдрэмжийг төрүүлдэг гэх юм санаа. За мөн эрх чөлөө гэдэг бол хүмүүсийн сонгохыг хүсдэггүй үннийг хэлэх хэрэг гэж бас хэлсэн байна. За магадгүй хувийн амьдралынхаа тухайд бол ингэж хэлсэн байлээ. Хүн хайрлагтахаас илүү ойлгохтгийг хүсдэг баха гэж бичсэн байдаг. Тэгээ энэ магадгүй нөгөө хоёр дахь гэрэлтийн холбоотой ч байж магадгүй. Тэр нөгөө хоёр дахь эхнэрээ бол ер нь бол яг хайр сэтгэл гэхээсээ илүүтэй зөвхөн өөрийгөө ойлгуулах буюу тий нөгөө өмнөх эхнэрээсээ авч өмнөх эхнэр нь өөрийг нь аягүй сайн ойлгож, дэмжиж, тусалж энэ бүтээлүүдээ бичсэн шүү дээ, алдартай бүтээлүүдээ. Яг тэрэн шиг нь ойлгох ийм хэрэгцээ байгаа гэсэн учраас дараагийнхаа эхнэртэй гэрэлсэн гэж. Магадгүй энэ зүйлээс нь хараад дүгнэв юм бэл. За Жорж Орвел миний бодлоор зөв яг ингээд зохиолуудыг нь бол эртнээ сонсч ирсэн боловч харамсалтай багтаа уншиж байгаагүй юм бэлээ. Тэгээд эрхэн ингээд бодохоор энэ төр гэдгийг бүгд яаж харах вэ гэдгийг нүд нээсэн юм шиг зохиол гэж хэлж байна. Бид нар чинь яг нэг ус төрчөөл ийм л байх ёстой гэвэл тэр чигээр итгэж явж чадах тийм өгөгдөлтэй амьтчууд хүн гэдэг чинь одоо за ийм л байт юм бэлгүйгээд. Тэгээд бид нар чинь ингээд нөгөө төрийг ингээд дахин шүтдэг тийм дахин шүтдэггүй байх гэдэг нэг хоёр үзлийн ингээд нэг заагийг их тийм гоё өгөөжтэй байдлаар одоо харуулсан юм шиг надад одоо ойлгож байна. Ер нь амьтны ферм ч гэсэндээ тийм шүү дээ. Тэгээ ерөөсөө л санаа. Ууг нь бол төр гэдэг чинь бидний өөрсдөд бидэнд үйлчилж байх хэвээр ингээд механизмтэй бид нар тэрийг зөв ингээд яахгүй бол байнга л хинж яахгүй бол ингээд төр хитрхий дэш болчохоор өөрсдөө шүтүүлэхийг шаардж эхэлдэг. Төр бидний намайг шүт гэд шаардаад тэр одоо өөрсдийн олноос авж байгаа татвар ирэх мэтлээ ашиглаад буцаад дарангуулах хэлбэр болоод хувирчаад байдаг. Энийг бид нар бол тэр болгон мэддэггүй тэгээд ер нь л амраа бодоод юм уу юундаа шүтчих гээд байдаг талтай хүн бол угийн тийм өгөгдөлтэй бурхан төр минь өршөө гэж одоо тэгдэг шүү дээ. Төрийн сүлд минь өршөө гэж тэгдэг сүржигндэг одоо тийм. За тэрнээс бас өөр үнцэг байдаг. Төр бол биднэрт л үйлчилж явах хэрэгтэй. Энийг бид нар хянах хэрэгтэй. Хянах хэрэг бид нар байсаар тэрнээсээ болж магадгүй энэ боломжоо алдчихад байдаг гэдгийг одоо их тийм дөрөв эцэг минь аль те ячтай байдлаар харуулсан зохиол. Тэгэхээр ер нь бол түүхэн одоо сэтгэлгээний хувьд бол маш чухал зохиол гэж би ойлгож байгаа. Ер нь бол одоо агуу гэж одоо би хэлээ л да. Ер нь бол маш чухал бид нарт энэ хүүхд толгонд уншуулж ийн нөгөө эрх чөлөө гэж юу юм, үнэн гэж юу юм, ус төр гэдгийн ядаж механизм ихний ойлголтыг харуулахын тулд бүр хэтрүүлсэн хөлбөрөөр харуулсан. Гэхдээ 1900 оны ихээр одоо ингээд бичсэн зохиолууд гэхэд одоо яг л биелэлээ олж байгаа юм шиг бүх зүйлийг зөгнөд орсон байсан юм шиг. Тийм шүү дээ. Ярьж байна те. Хүмүүсийн ревю уншихаар энэ бол нөгөө нэг амтны ферм ч юм уу 1984 ч юм уу тиймэрхүү зохиол бүтээлүүдээр ер нь тухайн үеийн Оросыг шүмжилсэн л гэж яожсэн л гэж хүмүүс хэлдэг л дээ. Тэр дунд нөгөө Сталин юу яасан гэж яожулж бичсэн гэж хэлдэм байлээ. Ревюнд ер нь тэгж бичсэн байлээ. Тэгээд амтны ферм дээр гардаг бас нэг айгүй чухал санаа гэдэг юм бол тэд нар чинь ингээд нэг юм
За одоо ер нь бол зөөрлөж хэлэх юм бол засгийн эрхэнд гарчаад гэж яриа л да. Засгийн эрхэнд гарчингуудаа нэг юм хууль дүрм ухааны нэг юм 7 дүрм боловсруулдаг шүү дээ. Гэтэл явандаа өөрсдөө тэр хууль дүрмдээ захирахтаа болоод өөрсдөө хууль болж эхэлдэг байхгүй тий. Тэгээ энэ минь байдал нь ер нь бол өнөөгийн манай Монгол бас ер нь жоохон төстэй. Тэгээд ярихаар хамаагүй болохгүй наа. тий. Тэгээд ер нь манайха энийг уншичвал зүгээр дээ л гэж хэлмээр байна. За ханчээ зөндөө олон комментууд орж ирсэн байна. Тэр одоо гахаан фермтэй холбоотойгоор ингэж хэлдэг гэсэн. Бүх гахаанууд тэгш хэрэгтэй. Гэхдээ зарим гахаан арай илүү тэгш хэрэгтэй. Бүх амьтад гэдэг юм билээ. Бүх амьтад тэгш хэрэгтэй. Гэхдээ зарим амьтад илүү тэгш хэрэгтэй гэж. Илүү тэгш хэрэгтэй гэж хэлдэг дээ. За яг тэрэн дээр хэлдэг. Батбаяр Бата MJL радиогоор Хайквишний рекламадад байсан да. Хятадын нийгэмдээ бүхэлдээ камерчсан хятадын нууц цагдаагийн газар иргэдийнхээ дата мэдээллийн урсгал хянаж байдаг гэдэг доор үеийн 1984 зохиол дээр тэр чигээр хятадын нийгэм гэж барууны аюулгүй байдал судлаачд үздэг юм байна лээ гэд. За яг энэ 1984-ийг хятадыг хэлсэн байж магадгүй гэж тайлбарласан байна те. За өнгөрсөн зууны одоо хойд солонгосыг л хэлж байгаа юм шиг. Хойд солонгос бол тод жишээ. Одоогийн ингээд энэ 1984-ийн тод жишээ мөн гэж хэлсэн байна те. Дарангуулсан нийгэм ямар байдаг вэ? Дарангуултай нийгэм гэдэг. За, дээд солонгон гэсэн байна. Зохиолчийн тухайл ярихгүй мүү? Дандаа л юмыг нь ярьж өгөөд спойлердох юм аа. Киноч тэр, номч тэр гэсэн байна. Энэ нөгөө ярих байгаа хүнээ яг ямар хүн ярих чинь, юу бичдэг хүн ярих чинь гэдгийг нь би хэлж ийж намтрын яриул айгуу сонирхолтой байхгүй. Тэгвэл зүгээр амтны ферм бичсэн 1984 бичсэн гэл ингээл намтар яриад эхэлчих юм бол энэ нэвтрүүлэг нэгдүгээр амар утгартай, хоёрдугаар туушаа хүмүүст амар ойлгомжгүй болно. Ер нь бол сая цэгийн байна ярьж өгснөөр энэ хүний цаанд хэлэх гээдсэн санаа ер нь ингээд нөө амьдралын зорилго харж исэн үнцг нэг тодорхой болж ирлээ л дээ. Ер нь шудраг бус байдлыг л төвчдггүй байсан юм байна. Яг үнэндээ бол төр гэдэг бол арай өөр зорилттой адил хүмүүсийн нэг ингээд хүчээ одоо юм төр ингээд эвдрээд өөрийг нь дарангуулж хахад дуртайдаа ингээд баг зодуулаад дэлгүүлээд байж идэг хүмүүстэй гэдэг санааг л энэ шудраг бус байдал энэ үнэн нь уг л инжтэй гэж хэлэх гэж их насаараа тэмцэх хүн юм байна те. Тэгэл яах вэ? За хамтран ажиллагчаа танилцуулъя. Bolt of Flower гэсэн Black Thunder шоколад хамтран ажиллаж байна. За Японы шоколадны зах зээлд борлуулагдсан тоо хэмжээр нэгт ордог бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Таны эрч хүчийг цэнэглэн. За тэгээд алдартай шоколад энэхүү Монголд орж ирж байгаа. Тэгэхээр какаоны жигнэмгийн одоо юм гашуун болон шоколадны чихэрлэг амтыг их хэвтэйхэн гоё хослуулсан гайхалтай Япон одоо шоколад. За тэгээд шар чигнуур бүтэцтэй. За идэхэд их үеиг байдаг энэ одоо шоколад нь. За ASRI гэдэг үзүүлэлтээр шоколадны зах зээлийн одоо 2024 оны 1 сараас 12 сар хүртэлх борлуулалтын тог үндэслэн гаргасан одоо мэдээлэлд нэгт ордог юм байна тийм байлээ. За тэгвэл энэ Intage SRI гэдэг үзүүлэлт нь яг юу юм гэхээр Intage-с гаргасан үндэсний хэмжээний жижиглэнгийн худалдааны салбарын судалгаа юм байна. За энэ супермаркет хүнсний дэлгүүрүүд болон бусад дэлгүүрүүдээс нэгтгэсэн босын мэдээлэлд үндэслээд тэгээд юм улс орон даяарх дэлгүүрүүдийн борлуулалтын тооцоог тооцдог юм уу гэлээ. Одоо бид нар жишээлбэл өөний баримт гэж авдаг шүү дээ. Энийг л бүртгээд тэгээд энэ шоколадууд дундаа номер 1-ээрээ тэргүүлж зарагдаж байгаа шоколад нь Black Thunder шокобара гэсэн үг. За тэгсэн чинь ингэсэн байлээ. Би сайн нэг CEO орсон чинь CEO дээр энэ бүтээгдэхүүн маань яг нэг юм нээлттэй ээж дөнгөж орж ирж байгаа учраас таниулах үүднээс хоёр дээр нэмэх нэг урамшилтай. Нэг дээр нэмэх нэг ч байлгүй. Ямар ч гэсэн урамшилтай байсан шүү. Тийм. Тэгээ идэж үзэхэд бүр айгүй гоё амттай байгаад илээ. За эн чинь одоо нөө өөрөө десерт хийдэг сонирхолтой хүмүүс байгаа шүү дээ тий. За ингээ шоколад заавал ашиглах тийм одоо десертүүд байдаг. Тэрэнд энэ Black Thunder үнэхээр төгс зохицдог, их онцгой амттай байдаг гэж хэлээ. За ер нь би Япон шоколад үнэхээр дийлцсэн юм шиг санагдав. Японууд ийм нарийн нандин юм хийхдээ юу яасан ч гоё хийдیں۔ Тий. Амд тэр чанарын хувьд бол ярих байхгүй. Та бүхэн Black Thunder гэдэг энэ шокобарыг заавал амсч үзээрэй. Үзээгүй байгаа. Амсч үзээгүй байгаа. За тэгээд 7 дугаар сарын 11-ээс 12-нд төв цэнгэлдэх хүрээлэнд бүтээгдэхүүн танилцуулах сонирхолтой арга хэмжээ болох юм бэлээ. Төв цэнгэлдэхийн талбай баталгаажсан тохиолдол гэж байгаа юм. За тэгэхээр юу юм бэ? Би сая Чимбахасаа гуугаад авчруулчлаа. Гаднаас нь харах юм бол ийм хэлбэртэй ийм шоко бараага. Харамгийн тэн дээр цагаанаар бичсэн байна уу те? Цагаан улаанаар ингэ бичсэн байна. Дээр ийм QR кодтой ийм бүтээгдэхүүн байгаа гэж хэлж болно. За баярлалаа. Манай нэвтрүүлэгт Bolt of Flower гэсэн үрэйтайгаар Black Thunder Япон шоколад хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Хүрэл тогоо бимба амтны фармыг уншихаар
яг Монгол орны байдал харагдаад эвгүй байдаг юм аа. За бас бид нар ч бас коммунист нийгэмтээс улс шүү дээ. Нэг тийм бас холдож амжаагүй байж магадгүй. Холдох нь бас бид нар өөрсдийн мэдээлэлтэй байх, мэдлэгтэй байх нь бидний өөрсдөөс амарч байгаа зүйл гэдгийг хүн болгон ухамсарлах хэрэгтэй болчиход байна л да. Тэгэл байх. За дараагийн мэдээлэл рүү оръё. Дараагийн мэдээлэл 2009 оны Америк нэгдсэн улсын Лос Анжелес одоо Калифорни мужийн Лос Анжелесийн Холмби Хиллс гэдэг ийм газар болсон үйл явдал дэлхийг зочроос үйл явдал болсон. Тэгээд pop хөгжмийн хаан Майкл Джексон. Майкл Джексон 2009 оны 6 сарын 25-нд түрээсэлжсэн энэ гэрт нас орсон. За ингээд Майкл Джексон бол их залуудаа нас орсон. Хожимоо Майкл Джексоныг нас орсон одоо биетэн шинжилгээ хийхэд маш ирүүлсэн гэж гардаг. Маш ирүүлсэн. Өөрөлдвөл гайхалтай тийм ирүүл бие авч явжсэн. Гэтэл яагаад нас орчваа гэдэг асуудал гарч байгаа. За үүнтэй холбоотойгоор түүний эмч Конрад Мори асуудалд ороод бүр шорон цусан. Тэгэд юу болсон бэ гэхээр эмч нь пропофол гэдэг өвчин намдагч Майкл Джексонд бичиж өгөөдсөн юм байна. Майкл Джексон өвчин намдах асуудалтай байгаагүй. Майкл Джексон унтж чадахгүй байгаадсэн. Бусдаар бол цоо ирүүлсэн гэж одоо эмч нойргүйдэлтэй холбоотой. Гэтэл одоо Конрад Мори гэдэг энэ эмч одоо яг операц буюу хагалгаанд ашигладаг маш хүчтэй өвчин намдагч пропофолыг Майкл Джексон бичиж өгөөдсөн. За ийм тохиолдол бол олон одоо гараад байна шүү дээ. За жишээ нь тийм кетамин бичиж өгсөн гэдэг. За тэр бол бас нэг тийм тохиолдол тийм. Хувийн эмчнэр ер нь ашигаа боддог юм. Эднээс чи ингээд янз янзын үнэтэй одоо өвчин намдагч юм олдохгүй байгаа юмыг бичиж өгөөд тэг үнэтэй зарж өгөөд гэдэг. За энэ чинь одоо нэр хүндтэй алдартай хүмүүс чинь ийм одоо юу хүснэ авах гэдэг дайрчдаг. Тэгэнгүүт нь ерөөс 9,000 гарч юм уу $9,000. Зүгээр ууг нь бол бичиж эмчийн гараар бичиж өгөх хэрэгтэй байсан тийм юмнуудыг $25 үнэтэй юмыг бүр өндөр үн хүргэж зарж эмчнэр ингэж ашиг хийдэг юм тохиолдол байдаг. За тэгэд энэ эмч бол ялтчихгүй одоо Майкл Джексонд хэтэрхийн өндөр тунтай аюултай юм бичиж өгчээсэн болж таарсан. За ингээд тэрээр зүрхэн зогссон. Майкл Джексонтой холбоотой бас ийм сонирхолтой баримтууд нас орсонтой холбоотой баримт бол $400 сая өртөөсөн байгаа. Майкл Джексон. Тийм билээ. За энэ тентхийн банк, за одоо энэ агентлагийн компаниудтай их өртөөсөн. Тэгээд энэ өрөө дарах гэх юм уу, тоглолт хийхээр төлөвлөсөн байсан. Ердөө хэдхэн хоногийн дараа 7 сарын 13-нд манайх орол наадмаар Лондон хотод том аялан тоглолтоо хийчихсэн. Дисэт гэдэг. За бүр маш том одоо тоглолтын аялан тоглолтыг төлөвлөсөн байж байгаад гинтийн ийм явдал болсон. За энэ тэгээд бүр дэлхийд даяар үнэхээр шууган болчихсон санаж байгаа. Бүр ингэсэн байгаа. Шоконд орсон. Бүгд Майкл Джексон нас орчих. Юу гэсэн үний юм уу бодлоо бүр ингээл хачин юм болж байсан. Тэгээ бүр яасан бэ гэхээр маш олон хүмүүс гинт интернетээр бүр ингээл Твиттерээр, Фэйсбүүкээр бүгдээр ингээл бичиж эхлэн штэ тий. Тэгээ тухайн үед хүчин чадал нь одоо Google болон Twitter-ийн хүчин чадал нь өрөхгүйсэн. Гацсан байгаа юм. Тэгэд Google өөрөөсөө юу гэж бодож ирсэн бэхээр энэ халдлага болоод байна гэж бодож ирсэн гэж. Майкл Джексоны одоо ингээд тухайн мэдээ янз янзын асуудлууд ингээд хүмүүс маш их хэмжээгээр интернет ашиглангууд нөгөө серверүүдийнх нь хүчин чадлыг хийхгүй тэгээд унаад сервер дунаад тэгээд халдлага дүртэй байсан. Үгүй тэгээгүй. Хүмүүс зүгээр л Майкл Джексон нас орсон гэдээ итгэж чадахгүй бүгд интернетийг бүр маш их хэмжээгээр хайж ашиглаж эхэлсэн. Бүр ийм хэмжээнд дэлхийг одоо цочирдуулж исэн, дэлхийн анхаарлыг татж исэн юм үйл явдал болж исэн. За, миний хайртай дуучин баг уйлсандаа маш их харамсалтай гэсэн чинь би ч басаа гэсэн мэдээж бидний бүгднийх нь хайртайсэн. Тэгээд иймэрхүү мэдээлэлийг сонсох тухай үед үнэхээр шокны байдалд оруулж исэн. Хүмүүсийн тэр өнөөс яг нас орсныхан дараах тэр сэтгэл хөдлөлөө гаргаж байгаа тэр хэлж байгаа өгнүүдийг нь уншихаар бүр уйлдсан шүү дээ. Тэгээд бас нэг асуудал нь Майкл Джексоны гэрт нь ойрхон 4 хүн байсан юм байлээ. За эднээс нь бол ховийн одоо туслахууд нь бие хамгаалагч нь тэгээд хамгаалтын албаны хүн гэдэг хідэн хүмүүс нь ерөөсөө яахгүй CPR буюу нөгөө яралтай юу яадаг ч амьсгал өгөх тийм ажил хийж мэддгүйгээс болоод алдсан байж таарад байгаа хгүй юу. Бүр үнэхээр за би буруу ойлгоогүй бол энэ доктор Конрад Мори гэдэг ховийн эмч нь хажууд нь байсан. Тэгээд хийж чаддаг. Эмч мөртлөө байсан гэж байгаа. Тэгээд тэрийг нь хийж чадаагүй.
одоо амийг аварч чадаагүй. За энэ одоо Конрад Мори гэдэг хүн 4 жилийн хорих хял авсан юм байлээ. Тэгэхээр үүний хинд итгэх үү, хинд биеэ даатгах уу, хинд эрүүл мэндэ даатгах уу гэдэг амар чухал байгаа зас. За тухайн үед Twitter болон Википедиа юм байна те. За тэр ингээ халдлага өрсөн гэж бодсон юм байна. За, итгэл хүйс хэрэглээ Voyage Drink and Win урамшуулт хөтөлбөрөөр хамтран ажилласан баярлалаа. За мөн A Bowl of Flower гэсэн үрэтээр Black Thunder шоколад хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 8 цагаас радио мэдээг үйл явуулсараа 8 цаг 10 минутаас та мэд хүнэвтрүүлгээр хэдүүлээ эргээд уулзъя. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.